많은데 400개. Сайн байцгаана уу? За уртчих болон мэдчилж байна. Та бүхэндээ одоо харж байгаачлан энэ дүр төрхөөр мэдээлэл хүргэж явах болно. За энэ удаад уртчих ямар мэдээлэл олж ирсэн бэ гэхээр 400 удаа мессийн болон мессийн бус ажилбарт орсон нэгэн хөтлөгч эмэгтэй байгаа. Яг хөтлөгч боловч одоогор сүүлийн үед болохоор илүү тийм жоохон бьюти талдаа инфлюенсерийн ажлыг хийдэг юм байлээ. Ямар эмэгтэй байжгаад яаж өөрчлөгдсөн, тэгээд ямар мэс ажилбаруудыг хийсэн бэ? Энэ талаар түүхийг та бүхэндээ хуваалцъя. Ингээд уртчих булангийн 2 дугаар дугаартай тавтай морил бараг л тэг шинээр төрсэн юм шиг болсон юм байна штэ. Тэгэхээр өмнөх болон одоогийн зургийг ингээ харьцуулаад харж болох уу гэд тэгсэн чинь 2010 оноос эхэлж хийсэн юм байна штэ. 11, 12, 13, 14, 15 хамар бүх юм бүр өөр болоод байна тий. Жил болгон ингэ өөрчлөгдсөн байна. 2025 он. Нотлон жил хийгдсэн бичлэг. 2 хөтлөгч бүр гайхаад. Яа ийм байжгаад таац бэлгүүсэн бүр. Тухандаа өгс болгосон гэж юм. Тэгээд чихэндээ бас цэцэл хийлгсэн. Мэдээж давхраа хийлгсэн байна. Нүдний энэ нөгөө уртлыг сэтгэлгээ хэдэж штэ. Энэ нөгөө хүн хонхорхоо гэж ярьдаг. Энэ хүн хонхорхоогоо бас анзлуулсан байна. Тэгээд ирүү мэдээж нүгэрний одоо зөв төрхтэй болох үүднээс цасаар хийлгсэн байна. Энэ уг нь юут байсан биш. Юу лээ? Хацрын хонхорхоо байжсан байна. Тэгээд тэрийг арилгуулах мэс цэцэлтээс орсон юм байна. Тэгээ мэдээж хамрын хангалгаа. Шүдэн өөрийнх нь өгсөн чинь биш гинэ. Шүдний ламинат хийлгсэн гинэ. Тэгээд бас нөгөө аппарат зүүсэн юм байна. За ямар ч тааш нүдний хаалганд бол 2 удаа орсон гэж байна. Тэгээд энэ хүн хонхорхой. Энийг C ямар гинэ. За тийм нэг юм жоох юм ингээд хөнхөр олгодог, хонхорхой олгодог биш засал байт юм байна. Тэгээд энэ шана энийг ч үдгэлээ. За энэ хэсэгт ямар ч тааш юм нэг утас өргөх ажилбарт орсон. What? Мөрөндөө филлер тариулсан гинэ. Мөрний филлер гэсэн чинь тийм тарьдаг филлер байдаг гинэ. 2 хөтлөгч бүр ам нь ангаач дуусчих шүү. Тэгээд нөгөө тухандаа өв шилжүүлэн суулгасан. Тэг бүх биеийнхаа ер нь өөхийг бас харуулсан гэж. Тэгсэн чинь ханд ер нь засвар оруулаагүй тийм эсвэргээгүй хэсэг байгаа мó гэсэн чинь хөхийг алгасаад гинэ. Тэгээд хөтлөгч амар боломжлонгоо хөхөндөө яагаад гэсэн чинь угаасаа том болохоор гинэ. Чихний филлер. Нэвтрүүлэгч нар нэг өөр нэвтрүүлэгч болохоор тэр нэрээ жишээ авчих шиг байна. Нэвтрүүлэгч нар нэг уртлаас нь чихний харахад нэг жоохон иймэрхүү байгаад байдаг шүү дээ. Хүмүүс их ч ер нь л ийм шүү дээ хаашаа. Налуудуу. Тэгсэн чинь миний хүмүүст харахад ийм байгаад дээ. Ийм болгодог. Одоо имлэгт ирж байна. Энэ нөгөө нэг мөр болон чихэндээ реточ гэхээр юу дахин тийм одоо ажилбар хийх гээд ирсэн юм байна. Байнга ирдэг арсны имлэг гинэ. Мөрөнд хийдэг гэхэрээс яг удаал сонсож. За сайн байна уу гэтэл амир сүрхий дотн юм байна уу байнга ирдэг болохоор аргачихгүй үсттэй. Өнөөдөр дахиад ирсэн шалтгаан нь өмнө нөгөө нэг мөрний филлер хийлгсэн боловч нэг юм тэгш тус байгаа юм шиг санагдаад. Тэгээд 5 cc гинүү. За энэ 1 cc гэдэг нь хэмждэг нэг чинь л юм шиг байна. Тэгээд энэ хоёр талын мөрийг нэг тийм тэгш юмтэй арай нэг тэгш бус юм шиг санагдаад байна гинэ. Яг өөрийнх нь өсөж байгаа нь уус cc гинэ 5 cc-гээр нь хийгээд үгүй гинэ. Тэгээ бас чихий маань хараад өөрөө гинэ. Дахиад илүү жоох юм болгомоор гинэ. Дахиад юм дэлтэн болох гэдэг юм шиг шүү дээ. Хөлбөр хамгийн амар юм даа юу. Нөгөө нэг унтуулахтаа ордог шүү дээ. Одоо энэ минь чинь унтуулахгүй орно гинэ. Тэгсэн чинь юм чинь бүр мэддэг. За тэгдэг угаасаа чи та тэгээ сайн тэсдэг юм чинь гинэ. Бүр орсоор гоод баг унтуулагчгүй ороход болохоор тийм мэдрэл болцсон юм шүү. Өвддөггүй гинэ. Чихэнд нэг юм хийгээд өгч хүсээд гэсэн. Илүү жоох юм харагдвал филлер хийдэг гэсэн шүү дээ. Одоо ч ийм юм дээр ингээд тариад ингээд юм хата. Тэг юу нөр ингэсэн чинь өөр идэм мэрэгдийн эмчнэр бол хараа шууд мэднэ. Тэг өөрөө харахад ч гэсэн мэдрэгддэг гинэ. За дахиад өөр имлэг. Уламжлалтын имлэг дээр ирсэн. Одоо энэ имлэгт ямар үйлчлэг авах гэж ирсэн гэхээр өвцөг өргөх болон одоо нүрний вилайн болох тийм үйлчлэг авахар ирсэн гинэ. Тэгээд өвцгөө өрөхгүй байгаа юм бол дасгал хийх хэрэгтэй гэсэн чинь дасгал мэдээж хийдгэлтэй. Гэтэ ийм имчилгээ бас хийлгүүл зүгээр эдэм гинэ.
Юу юм бол хөлийн олонд нь амар өвддөг. Ийм урд тусч байгаа та. Дахиад өөр юм лэг. Йоо, бурхан минь. Дүр асуусан чи дахиад имлэг өгсөн чинь. Өнөөдөр бол beauty day гэсэн. 2021 онд анх өөхөөс оруулчихсан юм шүү дээ. Тэгээ та миний биеийг хараад нэг ерөнхийд нь дүгнээд хэлээд өгч гэсэн чинь энэ хоёр айгүй олон удаа өөхөөс оруулах ажилбарт орсон байхгүй юу гинэ. Одоо шундалтгаа болоо хийх газар одоо байхгүй зөвхөн одоо наад байгаа биеэл сайн арчиж тордоо гэж арчилж торд. Дараа дахиад хийгээд өгөөрэй гэсэн чинь дахиж хийхгүйгээр л бие сайн одоо арчиж тордоорой л гинэмч. Тийштэй хинжсэн ч гэсэн бүр ингээд болцсон байхад илүү шуналтаад харч те. Энэ нэр хөтлөх сигнэ би энэ мөрөнд чинь ингээд яг филлерт хариулсан хэсэгт чинь ингээд дараад хурж үзэж болох уу гинэ. Ямар нэг хатаа байна уу? Гэтэ арай өөр юм байна гэнэ. Би өмнө хизээж хурж ингэж бидэрчээсэн мэдрэмж бол ерөөсөө биш вэ гинэ. Хүүсэндээ бас юм хэлсэн гэсэн те гэсэн чинь тийм дээ юу хэлэх үү гэсэн чинь ингээд хүүсний нөхөн юм хөндлөн байсан гинэ. Тэгээд ийм босоо харагдахаар болгож өрчилсөн гинэ. Хоёр хөтлөгч ёо тийм ч юм хэлэх гэжтэй гэсэн яг царай байгаа даахгүй. Гот тэрийг өрчлөн гэж юу гэсэн чинь тийштэй энэ ч манай олсон штэ л K beauty штэ л гин. Энэ ирүүн дээр нэг жоох юм хөвгцэн шиг харагдаад байгаа юмсан чинь би өчигдөрхөн тарилга тариулсан юм аа. Гиалуроны тарилга тариулсан. Уг нь нэвтрүүлэгт орно гэд хамаагүй байдгаар хичээгээд харагдуулахгүй гэд өнгөлөнд алтлт хийсэн юмсан гэсэн чинь. Тэгээ яг яадаг тарилга ингэсэн чинь арьс ингээд амар гоё юм гялтахаар гоё харагдсан юм аа гинэ. Хятад явж хүртэл бүр хамрын агалгаанд орчихсон шүү дээ. Нөгөө нэг Солонгост яагаад хийлгээгүй юм? Солонгос чинь сайн хийдэг үстэй гэсэн чинь энэ жоохон нэг онцгой тохиолдол гэх юм уу да гинэ. Яасан гэхээр Солонгос болохоор ийм хажуунасаа ийм шулуун хамар хийдэг гэх юм уу? Тэрэндээ айгуу сайн. Хятад болохоор одоо энэ голын ясна ийм юу жоохон ийм овгор хийдэг гинэ. Тим хамар жоохон тренд мод юм байна л да. Тэгээд туршлагатай учраас тийш очиж хэлгсэн. Зардлнаас өөрөө нилээд зардалтай болсон. Тэгээд тийш явж хэлгсэн гэдэг чинь. Эсвэргээрээ хятадууд Солонгос шиг хамар үсэх юм бол Солонгос тийш хэлэгдэг. Солонгос Монгол хамар хэлхийг хүсвэл хятад явдаг гинэ. За нөгөөч одоо гэртээ ирч. Нэг гүлэгт хийжээд юм байна. Өтөрчөнгөө бүр юу ч хийдэггүй явж байгаа. Одоо л оройныхоо хоол идэх гэж байгаа гинэ. Өрлөн памдэрл идэх гэж байгаа гинэ. Өдөржингөө юу ч хийдэггүй гэж тэг помидор идэх юм өгсөн чинь. Гадуур гарахыг одоо нөгөө нэг тооцохгүй гэх юм бол ер нь бол хоол иддэггүй гинэ. Зүгээр чимээс иддэг гинэ. Нөгөө хоол иддэг болохоор хоол хийх хэрэгсэл тэг төмпөн сав шанаг тийм юм харагдахгүй байх гэсэн чинь нэрэлт. Тэгэхээр нөгөө витамин нэмэлт хийжээл нөгөө нэг антибиотик амар их байна. Аргагүй мэн л ийм их нэг хагалгаа ажилбарт орохоор антибиотик эднэр уух шаардлагатай болдог үз. Тэгээ нүүрс усаа ерөөсөө хасцсан, сахар хасцсан. Тэг үнэхээр үлсээд байх юм бол яг нөгөө уураг нэмэлтээр одоо уургалаг хүнс юм хэрэгжилчтэй юм байна. Бодвол витамин л уудаг үз. 10 жил будаа идэггүй гинэ. Солонгос хүн штэ. Гадаад төрхөөрөө одоо тийм бусдад би хэлжсэн чинь ингээд одоо доромжлуулах ч юм уу тиймэрхүү зүйл байсан. Энэ нь 27-оос 30 настай байхад нь тийм зүйл тохиолдчихсэн гинэ. 3 жилийн хугацаанд ирсэн найз залуу нь гадаад төрхийг ингээл амар гочлол тэр үед хэцүү л байсан баг та гэсэн чинь. Амар хэцүү байсан гэж. Тэгээд салсныхаа дараа одоо нөгөө нэг юу гоо сахны ажилбарт бүр одоо хийлгэж эхлэв. Тэгээ бүр донтох тийм шалтгаан болсон гэж. Өөрийнхөө хувьд би өөртөө бол одоо тийм үнцэнтэй нандин тийм байхад намайг хувийг маань өөрчлөх гээд байгаа тэр надад ерөөсөө таалагдаагүй. Айгуу шархалсан л юм шиг. Нөгөө гоо сахны хаалгаа хийсэн дээр харамсчихсэн үг нэ. Бүр нэг ч удаа харамсаж байгаагүй гинэ. Хөтлөгч одоо энэ харуулдаг байгаа хүүхнийхөө толгойг харуулдаг байхгүй. Тэгсэн чинь хүүхний толгойн өнгө штэ. Тэрийг өнгийг өөрчилдөг гинэ. Ягаан болгодог гинэ. Тийм арчилгаа байдаг гэж. Гэхдээ яагаад зал тэрийг өөрчлөх ингээ хоёр хөтлөгч гайхаад байгаа байхгүй. Йоо би бүр төсөөл мөрчихгүй гинэ хөтлөгч. За та хэдэд үзээд яг ямар сэтгэл төрж байна. Миний хувьд бол 400 удаагийн оролтоор 300 сая вон зарцуулсан. Энэ бол монголоор нэг 750 сая орчим төгрөг зарцуулаад одоо 2010 онд ямар хөө дүр төрхтэй байжгаад
15 жилийн дараа буюу тий нодлон жил гэхэд яг ямар биеийг дүр төрхийг одоо олж авсан байна гэдгийг та бүхэсээ харлаа штэ. Тэгэхээр миний хувьд болохоор нэг баг зэрэг засвар хийгээд тэгээд зогссон бол гэж яг үзэж авах хугацаанд тийм сэтгэл төрлөө. Тэгээд яг үнэндээ гоо сахны хаалгаа хийлгээд ингээр тий одоо нэг нь хийлэхээр нөгөөх нь гологдол тэрийг ач өөрчлөмөр санагдал яг тийм зүйл хүмүүс тохиолдсон юм шиг үлээ. Тэгээ манай бас сүүлийн одоо тэгээ олонний танил гэлтгүү хүүхнүүд бас айгүйх гоо сахны ажилбар хийлэгдэн штэ. Нэрийг хэлээд яг нэг дуучин юм бихтэй нэг юм чихэн өмнөхөөсөө бүр шал өөрөж жоох нэг юм бэлтэн болцсон байсан шүү дээ. Та баг мэдчихэж байгаа да. Гэт бэлтэн болцсон байсан. Тэгээд яаж юм болд юм бол гэж тухайд зүгээр ботсон байхгүй юу? Тэгсэн чинь саяын хүүхний ярианаас яг ойлголоо. Чихний филлер хийлгэсэн байна л та. За тэр хүн шүүмжлэгч яг өөрийнхөө биеийг яаж өөрчлөх нь бусдын одоо ирэх тэгээд хитрхи шунахгүй хитрхи хиймэл гэж харагдахгүй яг нэг балансыг нь тохируулаад тэгээд хийчих юм бол байж болох асуудал шүү дээ. Яагаад болохгүй гэж тэгээд техник технологи шинжлэх ухаан хөгжиж байна. Тэгээ тийм байхад болохгүй зүйл бол байхгүй. Гэхдээ баланстай байхаг бол илүү гоё юм болов уу гэж бодож байна. Тэгээд өөрөө хийлгээг болохоор шундаг хэсгийг нь мэдхгүй тэгээд магадгүй хийлгэчээ те. Урууланд одоо энэ фильтр ашигласан шиг ингэж одоо хийлгэчээд арай жоохон томруулдаг юм билүү гэж бодохыг бас үгүйсэхгүй өөрөө тоолж үзег учраас яг тийм болохоор зүгээр дугаал бай. Гэхдээ бас баланс тааруул гэд хэлцээ. Тийм байсан л гоё үстэй тий. Одоо ямар ч тааж утчих булан маань энэ хүрээд өндөрлж гин 3 дугаар дугаартаа ямар мэдээлэл оруулах вэ гэдгээ хайж олъё. Тэгээд энэ битчлэн тийм хүний анхаарал татах үсттэй сонин сод өнгөл хөдлөлтийг үргэлж ирж хайсаар байх болно. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа.